Бяцхан хүүхдүүдэд угтах багшийн нэмсэглэлээр хүүхдийн дуу цангилсан гэрэл дөргөөнд шинэ өглөө эхлэж байна. Цэцэрлэгийн навч шүүрлэх чимээ тогоочийн гарын амттай шинхэн даалхны үнэр өглөө бүр шин. Жаахан гараараа багшаа тэврэн мэдлээд ангийн найзаа сансан мэт уулзна. Энэ инээд хөөр дуу шуугаан 40 жил үргэлжилж улам бүр хөг хүч нэмэгдсээр байна. Нэгэн үе өөр бяцхан шавнар маань байсан бол өнөөдөр үр хүүхдээ хөтлөн ирэх ээж аавуудыг харах сайхаа. Өдөр бүр энгийн өртлөө хүүхдүүдийн өхөөрдөм яриа, багшийн ярьж өгсөн үлгэр, дуу хөгжим, зургийн хичээлээр өөр дурсамжууд үлдэнэ. Өдөр өдрөөр хүүхэд бүрийн дурсамж түүхийг бүтээсээр нийслэлийн хүүхдийн 103 дугаар цэцэрлэг өдгөө 40 жилийн ойтойгоо золгож байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг одоогоос 40 жилийн өмнө 1986 оны 2 дугаар сарын 17-нд үүд хаалгаа нээж анхны 12 бүлэгтээ 280 хүүхдийг хүлээн авч байсан бол өнөөдөр дүүргийнхээ 17, 18, 19 дэх хорооны 500 гаруй хүүхдийг 20 бүлэгт хүлээн авч хүүхдийн хөгжил хамгааллын ажлаа амжилттай гүйцэтгэж байна. 40 жилийн хугацаанд үе үеийн эрхлэгч Сумья, Нэргүү, Жимсэ, Буян гişиг, Нямхүү, Гэрэл туяа, Зөвшин жаргал нар арга зүйч багш ажилтнууд гээд хүүхдийн хөгжил хамгаалалд зүрх сэтгэлээ бүрэн зориулсан хамт олныг бүрдүүлж хүүхэд саатан тоглох ногоон орчин, сургалтын хөтөлбөр, сургалтын хэрэглэл, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэн ажилласаар ирсэн билээ. Шин цэцэрлэг байсан болохоор засвар нь дуусаагүй ерөөсөө шавар шахаатгаа ингээ холилдсон тийм цэцэрлэг байсан. За тэгээ 280 хүүхэдтэйгээ би бүтэн 5 жил тасралтгүй эрхлэгч хийсэн. Хамгийн түрүүн миний хийсэн бүтээл ажил бол нийслэлийн гадаад талбай хүүхдийн гадаад талбайг тогтжуулах ажлыг анх хийж нийслэлийн хэмжээнд 3 дугаар байранд орж ирсэн. Тэр үеийн цэцэрлэг бол ингээд гадаад талбайгаа тогтжуулахад 9 шидэл юм хэрэг болно, мод чулуунаас эхлээл хадаасгалахнаас эхлээл тэр бүгдийг манай ажилчид гэрээсээ хатар шийдэг байсан. Тэгээд цааш нь багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх гэж заа харгын кабинетаа тогтжуулсан, мөн заа харгын кабинетийн гэрчлэгийг авсан. Тэгээд манай цэцэрлэгт бол маш их уран ухаантай, сайхан сэтгэлтэй тийм хүүхнүүдтэй би ажиллаж байлаа. Тэгээд ингээд 40 жил болж байна гэдэг чинь бас тийм ч богинохон хугацаа биш. Тэгэхээр энэ 40 жилийг тохиолдуулаад өшөө ямар уралдаан байдгийг, өшөө ямар юмд ормоор байдгийг, хаана үзүүлмээр байдгийг бүх юм үзүүлж харуулж бас ажиллараа тандалтаа 40 жилийн баярыг хүргэе. Төчин жилийн өмнө анхны эрхлэгч Сумьягийн эхлүүлсэн сургалтын хөтөлбөр, ажлын арга барилыг үе үеийн эрхлэгч нар цаг үетэйгээ уялдуулан хөгжүүлсээр одоогийн эрхлэгч Зөвшин жаргалын тэргүүлсэн хамт олон бүтээл санаачлаг, ууггүй хөтөлмөрийн үр дүнд 103 дугаар цэцэрлэг нийслэл
дүүргийн шилдэг хүүхдийн байгууллага болж оюуны саятан цэцэрлэгээр өргөмжлөгдсөн байна. Дурсамж дүүрэн энэ 40 жил зөвхөн байгууллагын түүхэн замнал төдийгүй олон мянган хүүхэд багчуудын аз жаргалтай гэрэл гэгээтэй дурсамж билээ. Цэцэрлэг маань нэгдээ 40 жил болчихжээ. Би энд анхны багш байж байгаа. Тэгээд сүүлийн 2009 оноос хойш 9 он хүртэл 18 жил эрхлэгч хийлээ. Анх манай цэцэрлэг нэгдэж бид их хүнд байсан. Бүх юмыг гараа хийдэг, тоглоом наадгаа, ус цасаа хүртэл гаднаас зөөдөг тийм хүнд нөхцөл байсан. Одоо бол сайхан болчихжээ. Юм бэлэн олон хүүхэдтэй илүү сайхан байгаа. Энэ бол 40 жилийн он үйл явдалтай холбоотой байх гэж бодож байна. Жижигхэн хөлөөрөө хэрэндээ л том алхан шатаар өгсөх багшийн бяцхан шавнар өглөө бүр хамтдаа хийдэг энэ алхам нь зөвхөн шат ахих зам мэт боловч амьдралын замаар хамтдаа хөгжин урагшиж байгаагаа бяцхан зүрхнүүд яахан мэдэх вүлээ. Багчуудын хамгийн амар амгалан орчин өдөржин тоглож бас сурч мэдхийн төлөө таны мэдхэн урт аяллаа төр завсарлаж мөрөөдлийн ертөнцид аялах зүүдний цаг. Тав тухтай дулаан орчин амгалан тайван нойр бол хүүхдийн өсөлт сэтгэх хөгжлийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал тул анги чимээ аниргүй. Энэ хүчит багшийн хараа хяналт сулрахгүй. Ёстой жилээр биш сараар өдрөөр биш цагаар өсөж байна уу гэлтэй. Хүүхэд бүхэн өдөр бүр өсөж хөгжсөөр шатаар өсөх буух бүрт хөлн чангарч хичээлээс хичээлд мэдлэг нь улам тэлсээр байна. Хоолны цаг багчуудын хамгийн дуртай цаг мөчийн нэг. Мэдээж тогооч эгч нарын хайр шингэсэн хамттай хоолоо идэх энэ цаг мөч зөвхөн хооллох бос хамтдаа талархах, зөв боловсон хооллож сурах, эрүүл амьдралын хэм маягт суралцах цаг мөч юм. Энэ хичээлийн цагаар хөдөлгөөн бүрэн хүүхдийг хөгжүүлдэг. Бүрсрэн багшийн арга зүйгээр тоглоом нь мэдлэг болж хүүхэд тоглож байхдаа зөвхөн саатаж зугаацдаггүй. Бие бэлдэр нь хөгжиж оюун санаанд хэлж байдаг хэмээн багш хөөрнөв. Оюун гэрэл багшийн сургалт хүүхэд бүрийн хувьд харваатай танилцсан түүх юм. Байгальтай ойр байх нь хүүхдийн сэтгэл зүйд онцгой нөлөө үзүүлдэг. Өөрсдөө цэцэг тарих нь тэдэнд юр бусын баяр жаргалыг өгдөг. Цэцэг тарьж түүнийг халамжлах нь хүүхэд бүрийн хувьд бусдыг хайрлах, эндрэх сэтгэлийг төлжүүлж, байгаль дэлхийдээ хайртай иргэн болгон хүмүүжүүлнэ. Хүүхдийн ертөнцид тоглоом бол амьдралын хичээл. Багшийнхаа удирдсан холимог бөөхөнд оролцохдоо хүүхдүүд инээд хөөр баяр баясгалаар бэлхдэг. Гар гартаа бөмбөг дамжуулж нэгэн зорилгын төлөө хичээх нь тэднийг багаар ажиллуулж сургадаг. Хурд хүч ахваалт самбаа сорих нь тэднийг альваад ур ухаантай болгох төдийгүй биенээ дэмжиж баяран хуваалцсаж сургадаг. Хүүхэд бүрээ харцаараа бүртгэж үйлдэлийг хянах Цэнгэлмаа багшийн айдуухан зааврыг хүүхдүүд яг л дагдаг. Хүүхдийн ертөнцид аялал гэдэг шинэ бүхний эхлэл байдаг. Эрдэнэчин багшийн удирдсан дундингээ бүлгийн хүүхдүүд маань цэцэрлэг гэр бүлийн орчноосоо өөр орчинтой танилцж тоглоомын тойрогт аялахаар явж байна. Тэдний догдолсон сэтгэл харснаас нийлхэн харагдана. Автобусны цонхоор орчноо харж дуу шуутай хөөрөлдөх нь энэ аяллаа үлгэрийн ертөнцийн дэх аялал мэтээр төсөөлөх нь хөөрхөн. Тоглоомын орчинд очиод хүүхдүүд улмал цаваа сэргэлэн өөрийнхөө ертөнцөөр хөгжилдөнө. Хүүхдүүд тоглож зугаацахдаа мөн суралцаж, шинэ орчинд асан зогцож, бие биеэ хэрхэн авч явахаа бусдаасаа суралцсан.
Цэцэрлэгийн гаднах тоглоомын талбай бол хүүхдийн тоглож наадах бас нэгэн аюулгүй хайрын орчин юм. Дүүжин даажин тоглохдоо дүүлэн нисэх мэт мэдрэмжийг авч, гүйж харааж тоглохдоо эрч хүч авч, гаргараасаа барихтаа бие биенийгээ халуун сэтгэлийг мэдэрнэ. Хэл ярианы хичээлийн цаг байгальд монголчуудын өн эртний түүхэн дэх алуунгаа хийн сургаалыг их хэлээрээ Шүрэн Мигмар багш ангийн хүүхдүүдэд анх удаа харуулж сонсгож байгаа нь энэ. Хамтдаа байж амжилтанд хүрнэ, эвтэй байж бүхнийг туулах учиртай. Алуунгаа хийн сургаалыг бяцхан зүрхэндээ шингээж, оюундаа тунгаж байгаа нь гэгээхэн харцнаас нь анзаарагдана. Энэ бол зөвхөн үг хэллэг бус түүнд өгүүлэх агуу үндэсний түүхийг ч уншиж болохыг хүүхдүүд ойлгож авлаа. Хүүхдүүдийн бүтээлийн цаг. Бяцхан гараараа шавар зөвхөн тоглоом бус бүтээд сэтгэлгээний анхны алхам. Залуу багш Майцгийн удирдлага дор ахлахын гээ бүлгийн хүүхдүүд дүрслэн уралхуун ертөнцид нэвтэрч зөөлөн шавраар бодол санаагаа баримл болгон хувиргаж бяцхан бүтээлээрээ ухаанаа тэлж байлаа. Уран сэтгэмжнийх нь оч бяцхан гарынх нь хөдөлгөөнөөр биелэлээ олж энгийн шавар хүүхдийн гараар ам орно. Тэдний ертөнцийг илэрхийлэх мөрөөдлийн бааtruуд дүрээ олно. Бяцхан гараараа бүтээн тойрогтаа ур чадвараа сайжруулахын зэрэгцээ өөрөө ч мэдлгүй төвчээр гоо зүй мэдрэмжийг олж авч байдаг. Хоёроос 5 настай хүүхдэд сургалт үйл ажиллагааг агуулгын хүрээнд чанартай, хүртээмжтэй зохион байгуулж чадах юм бол таны хүүхэд сайн хүн болж төлөвшөх хамгийн чухал алхам тавигдана. Гэртээ хүүхдээ цагт нь унтуулж, цагт нь хооллож, өдрийн дэглэмийн дагуу цэцэрлэгт нь, сургуульд нь амжилттай хамруулж чадах юм бол та хүүхдэд харуулж байгаа том хөрөнгө оруулалт юм. Сургуулийн боловсролын сургалтын онцлог нь өдөр бүр нэг зүйлийг давтан хийлж хүүхдүүдэд хийж бүтээгт нь дэмжлэг үзүүлж байгаа энэ арга зүйн өөрөө хүүхдийн хөгжлийг дэмждэг, хүүхдэд тогтвортой, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшигт нь тусалдаг чухал арга юм. Ном бол ертөнцийн хаалга мэдлэгийн их булаг. Зол жаргал багштай ахлахын дээ бүлгийн хүүхдүүд номын ертөнцөөр аялаж байна. Цэцэрлэгийн ангийн хамгийн үн цэнтэй номын буландаа духлан сууж, өнгө алгалсан хуудсанд орших гайхамшигтай ертөнцөөр аялна. Номтой нөхөрлөх энэ мөч бол зөвхөн үзэх, сонсох, дадал биш. Харин насан туршийн үнэт, хандлага, мэдлэг тэмүүлэх их үйлс юм. Нямсран багшийн удирдлага дор ирээдүйн инженерүүд спорт өрөлтөөр оюунаанд тэтгэж сорьж байна. Бэлтгэл бие бүлгийн хүүхдүүд сэтгэн бодох чадвар, хурд, овсгоо самбаа сорьсон тоглоомоор наадаж, уралдан хөгжиж байгаа нь энгийн тоглоомоор тоглох мэт харагдагч энэ үйл явц хүүхдийг бүхий л талаар хөгжүүлж байдаг. Зүүн 3 дугаар цэцэрлэг гадаад харилцаагаа хэлсээр Монгол Солонгос улсын багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй Дарийн багшийн удирдлага дор хөгжмийн хэмнэл, хөдөлгөөний хоршил хүүхдүүдийн хамгийн дуртай хичээлийн нэг болсон. Хөгжмийн аялгаунд биеийн хөдөлгөөнийг зохицуулж, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх нь орчин цагийн хүүхэд хөгжүүлэх арга барилын үр дүнтэй хэлбэрийн нэг билээ. Олон улсын багш нарын арга барил дуршлагыг нэгэн дор хоригдлуулж нотгоршуулах нь хүүхд хөгжүүлэх хөтөлбөрт хамгийн өгөөжтэй ажлын нэг болж байна. Өнгө бодгийн ертөнцид бяцхан зүрхнүүдийн мөрөөдөл 8 орно. Оч багшийн удирдсан хичээлээр хүүхдүүдийн зурсан зургийн жирийн цэг,
Урт богино зураас бүхэн хүсэл мөрөөдөл дотоод төсөөллийнх нь илэрхийлэл гарч ирэх ирээдүйн тохироо төсөөллийг нэвтрүүлдэг болно. Энэ бол ирээдүйн уран бүтээлчдийн сэтгэлгээний эхлэл, хүүхдийн гэгэн ертөнцийн өнгө будагтай хөгжилтэй аялал. Хүүхдийн сониуч занг бага наснаас нь хөгжүүлэх нь ирээдүйн шинжлэх ухаан, технологийн мэргэжилтнүүдийн бэлтгэлд маш чухал. Лав Готхон багшийн удирдсан шимт хөтөлбөрийн танхимд бяцхан эрдэмтэд тоглоомын хэлбэрээр сонирхолтой туршилт хийж шинжлэх ухааныг мэдэрч байна. Аливаа зүйлийн учир шалтгаан, зүй тогтлыг олж танихдаа хүүхдүүд ёр бусын мэдрэмжийг авдаг. Шимт хөтөлбөр нь сонирхолтой туршилтаар асуудлыг өөрийнхөөрөө шийдэх, бүтээлчээр сэтгэх, зорилгодоо хүрэх тэмүүллийг төлөвшүүлж, буй шин цагийн боловсрал юм. Энэ танхимд ирээдүйн инженер, багш, эрдэмтэд суралцж байна. Хүүхдийн оюун ухааны хөгжил өдөр бүрийн жижигхэн үйлдэл дадлаас эхэлдэг. Сосор буран багштай бэлтгэлийн дээ бүлгийнхэн оюун ухаан хөгжүүлэх, наадгаар сэтгэж бодох, сэтгэлгээнийхээ цар хүрээг хөгжүүлж байгаа нь. Ангийн хэл ярианы сургалтын материал, дуршилтын ном болон хүүхдийн бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх шидийн давхур мэт. Тоглох зураа хүүхдүүд үг хэлэх, бүтээх, өөрийгөө илэрхийлэх ур чадварт суралцж байдаг. Цэгээр наадах нь хүүхдийн гарын ур ухаан, анхаарал төвлөрөл, төвчээрийн ухаан суулгадаг. Бүтээц сэтгэлгээ хөгжүүлэх сонирхолтой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг багш Батчимэг олон жил үр дүнтэй удирдан зохион байгуулж, хүүхд бүрийг бүтээлзэр сэтгэх гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлж байна. Хүүхдүүдийн бүтээл нь зөвхөн анги цэцэрлэгийнхаа хүрээнд бос дүүрэг нийслэлийн уралдаан нь амжилттай шалгарч, олон хүүхэд шагнал хүртсэн нь энэ хөтөлбөрийн ач холбогдлыг харуулдаг. Батчимэг багшийн чин сэтгэл уран ухаан дэвчээртэй зааварчилгаа нь хүүхд бүрийн авьяасыг нээж тэднийг урамшуулан хөгжүүлж байгаагийн тод жишээний нэг билээ. Ирээдүйн эрдэмтдийг бэлтгэж байгаа багш нарч энэ сургалтын үр дүнгээс урам авч байдаг. Монгол гэр бол зөвхөн орон байр төдий бус өв соёл, ахуйн соёлын мөн чанар. Багш нар уламжлалт ёс занлын өргөөг байгуулж, иж бүрнээр нь догчуулан хүүхэд багчуудад эх орон, өв соёлыг таниулан өвлүүлж байна. Тулгаа тойрон суух эмдэгдлийг эрхэмлэх, хоймортой залсан бурхан шүтэнээрээ дамжуулан өвөг дээдсийн хүнддэх ухааныг ойлгож, Монгол гэрийн босгоор зөв алхан орхоос хүүхэд бүр их түүхээ мэдэх, гал голом тоон сахихын үн цэн, ахуй соёлын уламжлалаа дээдлэн хайрлах ухааныг бага наснаасаа мэдэрч байна. Хүүхдийн энэ гэгээхэн ертөнцид багш нар хамгийн хүндтэй байр суурь эзэлдэгч, хүүхдийг эрүүл өсөн торних энэ чухал үйлсэд анзаарагдгүй эрхэм хүндтэй хүмүүс байдаг. Тэд бол хүүхдийн эрүүл аюулгүй өсөн торних орчныг бүрдүүлэх захиргаа аж ахуйн ажилтнууд билээ. Өөрийн хүүхднэт сэтгэлээр ханддаг захиргаа аж ахуйн ажилтнууд болох гэрэл чимэг, анх баяр, инх амгалан, амар дөвшин, цэцэгмаа, долгор, бат дэлгэр, цэнд сүрэн, бямс сүрэн нарын олон сайхан хүмүүс ажиллаж байна. Тэд зам талбайн цэвэрлэгээ, ангийн засвар дулаан, цэвэр орчныг бүрдүүлэх тэдний уйггүй зүтгэлийн үрээр хүүхдүүд тав тухтай аюулгүй орчинд сурч хүмүүжиж байна. Шин өглөөг амтд хоолоор угтах нь хүүхэд бүрийн эрүүл өсөхийн үндэс юм. Өглөө, өдөр, орой хүүхэд бүхнийг амттай хоолоор үйлчлэхийн төлөө насан ахлагчтай гал тогооны хамт олон ажиллаж, үүрийн гэгээнээр цуглаж хүүхдүүдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангаж, тэдний бие балдрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байдаг. Тиймээс цэцэрлэгийн гал тогоо бол зөвхөн хоол хийх бус.
Ирээдүйн иргэдийн эрүүл сарвал өсгөх ам татны уурхай шим тэжээлийн их үндэс нь билээ. Цэцэрлэгийн ажил үйлчлэгээ өдөр бүрийн доктортой хариуцлагатай зохион байгуулалтын дор амжилттай явагддаг. Тэд өдөр тутамдаа санхүүг тооцож, тоо бүртгэж, эрүүл ахуйн үзлэг хийж, хоолны ичлэгийг тооцдог мэт боловч автомашинаар хүүхдүүдээ аюулгүй зөөх, сэтгэл зүй, эрүүл мэндийн үйлчлэгийг багш хүүхдүүдэд үзүүлсээр байдаг. Хариуцлагатай энэ албаны ард хүүхдийн хөгжил, багшийн урам зориг, эцэг эхийн итгэл найдвар оршдог. Тэд бол цэцэрлэгийн чимээгүй бааtruуд юм. Эрүүл Монгол хүнийг бага наснаас нь бэлтгэхэд цэцэрлэгийн орчин хамгийн чухал. 103 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын багш Алдармаа Номин нар биеийн тамирын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн бие болдрын ерөнхий хөгжлийн 12 чанарын хөгжлийг дэмжин ажиллаж байна. Гүйхтэй хурд, тоглохдоо авахалж, дасгал хийхдээ дэсвэр дэвчээрийг олж авдаг биеийн тамирын хичээлдээ хүүхдүүд дуртай. Амьдралын зөв дадал сахилга бат, спортын үн цэнийг бага наснаасаа мэдэрч ирээдүйн чанартай хүний нөөц болох эхлээ хүүхдүүд эндээс л тавьж байна. Номин багш хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлээ зогсохгүй, багш ажилтнуудынхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх эрч хүчээр сэргээх зорилгоор мөрөөдлийн бүжгийн хамтлагийг удирдган ажилтдаг. Алдармаа багш маань ширээ йог бяцлаглалын багшийн хувьд хамт олонныхоо бие сэтгэлийн эрүүл мэндийг дэмжих, стресс тайлах, чанартай амьдралын хэм маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт дасгалыг өглөө бүр зохион байгуулдаг. Ийхүү эдгээр багш нар хамт олондоо хайр халамж шингээсэн урам зориг эрч хүчийг түгээж байгаа нь цэцэрлэгийнхээ үнэт уламжлалын нэг болжээ. Цэцэрлэгийнхэн доктортой ажил үйлчлэгийг удирдах, хамт олноо урам зоригоор тэтгэж, хүүхдийн хөгжлийн төлөө сэтгэл зүрхэн зориулан ажиллаж буй эрхлэгч төвшин жаргал бол хамт олонны маань манлайлагч билээ. Сургуулийн өмнөх боловсролын салбарт олон жил ажиллахдаа багш, арга зүйч, мэрэгжилтнэр дэвшин ажиллаж, дуршлаг хуримтлуулан, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан, багш бүрийн ур чадварыг дэмжих арга барилыг байгууллагада бүрэн нэвтрүүлж ажиллаж байна. Удирдагчийн алсын хараа багш хүний хайр инрэл, арга зүйчийн ур чадвар, мэрэгжилтний мэдлэгийг хослуулан цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг, хариуцлагаараа 103 дугаар цэцэрлэгийн 40 жилийн бахархал түүхийг ийхүү хамт олноороо амжилттай бүчиж байна. Хүүхдийн хөгжлийн хөтөж болсон багш нарын баруун гар бол багшийн туслах нар. 2-5 насны хүүхдийн алхам бүрийг хянаж, уйлахт нь тайвшруулж, баярлагт нь хамтдаа инээж байдаг үн цэнтэй үйлсийн эзэд бол эд. Багшийн туслах нар хүүхдийн хувьд ижи аавынх нь хайртай энэ тэнцвхүйц хүүхдийн ертөнцийн чимээгүй бааtruуд. Тийм дээч цэцэрлэгийн хамт олон багшийн туслах нараа хүндэтгэн хайрладаг. «40 жилийн түүх бол нэгэн гэр бүлийн үе дамжсан хүмүүжлийн орчин билээ.
Өөрөө өсөж хүмүүжсэн цэцэрлэгтээ үр хүүхдээ хөтлөн ирж хайртай багштаа шав уруулсан олон зуун ээж аав нар бий. Тэд цэцэрлэгтээ баярлаж талархснаа илэрхийлэхдээ бидний хайртай хүүхэд эндээс сургуулийн босдог алхаж одоо дүүнар нь мөн сурч хүмүүжиж байна. Энэ цэцэрлэгт өсч хүмүүжсэн хүүхдүүд маань сургуулийн босхийг амжилттай алхаж үлгэр жишээ суралцж байна хэмээн талархал илэрхийлж байдаг. Инээ дээр гიშгэлсэн 40 жилийн бахархалт түүхийг ийхүү хамттанд бүтээлцэв. Юуны төрөнд 40 жилийнхаа ойг хийж байгаа цэцэрлэгийнхаа хамт олон ажилчид нь эрүүл сайхан бүхнийг хүсэн өрөөё. 103 дугаар цэцэрлэгт манай 7 хүүхэд хүмүүжээд одоо хамгийн бага охин маань энэ жил төгсөх ангид явж байна. Бэлтгэл Б бүлгийн нэмсрэн багштай ангид явдаг. 3 хүүхэд өстө 2 нь төгссөн, 1 нь суралцж байгаа. 2 нь төгсөд сургуулийн үнэ боловсрол бол маш чухал байдгийн байна. Цэцэрлэгийн хамт олон маань их найрсаг, тусч, их мундаг хамт олон байдаг. Сургуулийн өмнөх боловсролын хичээлийг бол манай цэцэрлэгийн багш нар маш сайн заадаг. Тэгээ энэ цэцэрлэгээрээ үнэхээр бахархаж байна. Эрхлэгч нараараа бахархаж байна. Одоо хүүхдтэй ээлтэй тоглоом, хүүхдтэй ээлтэй орчныг бүрдүүлсэн. Өглөө цэцэрлэгийн хүүхдүүд ирэх, орой цэцэрлэгийн хүүхдүүд явхад ингээд полиц хийгээд энэ үүдэнд нөгөө хүүхдүүдийг аюулгүй байдлыг хангаад өнөөдөр яг тэр ажлаа хийгээд бага хүүхдийнхаа яг анги дээр тэр ажилдаа өнөөдөр зогсож байна. Тэгээд бас мундаг олон туршлагатай сайн багш нар бас хүүхдүүдэд маань одоо ямар ч асуудалгүйгээр хичээл зааж өгдөгт бас үнэхээр талархаж байна. Баяраа хийж байгаа хамт олонд нь бүгдэнд нь эрүүл их аз жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бяцхан хүүхдүүдийн инээд, багш нарын халуун сэтгэл, ажилтан бүрийн бүтээлч хөдөлмөр, эцэг эхийн итгэл, хамтын урам зоригийн хүчээр энэ цэцэрлэг өнөөдрийн түүхийг бүтээсэн билээ. 40 жилийн ойн баяраан ухтан, орчин нөхцөлөөн шинчилж, анги танхим тоглоомын талбай сургалтын хэрэглэгдэхүүнүүдэд баяжуулж, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийн орчныг бүрдүүлсэн. Энэ бүхний цаана зөвхөн байгуулгын түүх бус хэдэн зуун гэр бүлийн үе үеийн хүүхэд багчуудын хөгжсөн түүх багтдаг. 103 дугаар цэцэрлэгийн дуршлагтай тэргүүний багшийн нэг бол Цэнгэлмаа багш юм. Өнөө хүртэл сургуулийн өмнөх боловсролын салбарт үнэнчээр зүтгэж олон зуун хүүхдийнхээ хөгжил төлөвшөлд сэтгэл зүрхэн дөрвсаар ирсэн. Цэнгэлмаа багш хүүхэд бүрийн онцлог тулгуурланд тоглонгоо суралцах зарчмыг баримтлан олон төрлийн аргачлал боловсруулан сургалтандаан ашигладаг. Хүүхэд нэг бүрийг доктортай дасралтгүй хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж сургуульд бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө 300-аад хүүхдийг амжилттай төлөвшүүлэн сургуульд бэлтгэж эцэг эх хамт олонны итгэлийг хүлээж байна. Сургууль хүмүүжүүлэх ажил үйлчлэгийг зөв зохион байгуулдаг, хамт олон эцэг эхтэйгээ зөв боловсон харьцдаг. Цэнгэлмаа багш нь нийслэл дүүргийн ажлуудад идэвхтэй оролцож, гүйцэтгэлийн үнэлгээгээр 93.5 оноо авч багш нараа хошуучлан ажилласан сайн багшийн жишээ. Энэ бол хүүхдийн төлөө хөдөлмөрөөн зориулж, эцэг эхийн итгэл, хамт олонны бахархлыг хүлээсэн багшийн жинхэнэ хөрөг юм. Өдгөө энэхүү хүүхэд шугсан эдмийн хөргөөний хаалгаар орсоор 27 жилийн үдчээ. Бахармаар юм их байна. Ялангуяа миний ард шуугж байгаа энэ хүүхдүүд эдгээр миний шавнар чинь зулаан бүтээрүүг орж ирдэг. 4 жил багштайгаа хамт байдаг. Тэгээд сургууль бэлтгэгдээд явдаг. Одоо эхнээсээ ерөнхийлөгч болох нь олгүй явцгааж байгаа. Ийм сайхан шавнараараа гангардаг да, бахархаж явдаг. Дунд сургуульд ороод багшийнхаа 2 хүүхдийг хардаг байсан. Тэгсэн нэг өдөр багшийн маань ихнэр оюун гэрлээ. Чи цэцэрлэгийн багш болвол яасан гэл. Тэгэл тэр үеэс эхлээд би цэцэрлэгийн багш болох хүсэл эрмэлзэлтэй болж, мөрөөдөлтэй болж багш болсон доо. Миний ажлын хамгийн нандин гэдэг бол эмэл шуугж байгаа хүүхдүүд. Яагаад чинь эхний 1-2 жил цэцэрлэгийн багш олсондоо гутарж исэн. Бараг харамсаж исэн. Сүүлдээ дасаад дурлаад
маш их хайрладаг. Энэ цэцэрлэгийн багшууд бол маш сайхан ажил. Хүүхдээ ажиллаж байхад ядарснаач мэдэхгүй нэг л мэдхэд тарах цаг нь болцсон байдаг. Олон сайхан шавнараараа багшаа гэж дуудуулах азтай, хувьтай, баян хүндээ би чинь. Хүүхэд болгоноор, шав болгоноор багшаа гэж дуудаад багшаа гэж хэлт оруулах хамгийн нандин байдаг. Хүүхдээ ажилласан 34 жилийн хугацаа маань миний амьдралын хамгийн баяр баясгалантай, нандин, аз жаргалтай үе маань байсан. Энэхүү түүхийг түүчээлэн бүтээж байгаа дэлгэцийн сайхан бүтээлийг үзэж байгаа эрхэм та бүгдтэй цэцэрлэгийнхаа 40 жилийн халуун баярыг хүргэж амьдралд наз жаргал сайн сайхан бүгдийг эрүүл мэндийг хүсье. Ингээ та бүхэндээ үе үеийн ахмадууд та бүхэндээ шавнартаа хамтран ажиллаж байгаа хамт олон багш ажилчдаа 40 жилийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр бид 40 жилийн түүхийг эргэн харж бахархал дүүрэн тэмдэглэж байна. Энэ хугацаанд цэцэрлэгийн суурийг тавьж анхны шавыг тавьсан Ахмад үеийнхэн бидний хамгийн үнэт баялаг юм. Тэдний хичээл зүтгэл, төвчээр сэтгэл зүрхээрээ бүтээсэн хөдөлмөрийн үр шимийг өнөөдрийн бид хүүхэд багчууд багш ажилтан хүртэж байна. Анхны барилга байгууламжийг босгож, сургалтын орчныг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хүүхэд бүрийн төлөө нойр хоолой хасан зүтгэсэн үе үеийн багш ажилтнуудын гавьяа мартагдашгүй. Ахмад үеийнхний бүтээсэн энэ түүх бол зөвхөн байгуулгын төдийгүй олон зуун гэр бүлийн үр хүүхдүүдийн амьдралд үлдсэн үнэт дурсамж, ирээдүйг чиглүүлэгч гэрэл юм. Тиймээс өнөөдрийн амжилт 40 жилийн бахархалт замналыг Ахмад үеийнхний алсын хараа, шин сэтгэлийн хөдөлмөрийн үр дүн гэж бахан хүндэтгэж байна. Бид 40 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооныхоо үе үеийн засаг дарга нар өрхийн эмнэлэг, бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж Чингэлтэй дүүргийнхээ иргэдэд сургуулийн боловсролыг хүртээмжтэй, чанартай хүргэж ирсэн уламжлалтай билээ. Энэхүү сургуулийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад 40 жилийн түүхэндээ үе үеийн олон сайхан Ахмад багш нар, ажилтан, удирдлагууд, мөн хамтран ажилладаг гадаад дотоодын олон байгууллагуудын хүчин чадал тэдний үр нөлөө байсан гарцаагүй юм аа. Энэ хичээлийн жил бид 40 дахь жилийн үүдийг нээж байгаач мөн Монгол улсын сургуулийн өмнөх боловсролд маш үн цэнтэйгээр шинэ хөтөлбөр хэрэгжиж багш, ажилтан, эцэг их бүгд хүүхдийн төлөө, хүүхдийн сайн сайхны төлөө, Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудынхаа хөгжлийн төлөө хамтран ажиллах шинэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх түүхэн гарааны эхлэл билээ. JICA олон улсын байгууллагаас хүүхдийн хөгжлийг хангах, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролтойгш хамруулах ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд хэрхэн арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажилладаг бөгөөд JICA олон улсын байгууллагаас бидэнд сургагч багшийг нэг удаа ирүүлж бид Чой Дарин багштайгаа хамтран ажилласан ийм сайхан түүхэн уламжлалтай. Мөн өвсний үндэс олон улсын байгууллагаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо байлалтай 103 дугаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж Б корпусыг барьсан билээ. Ингэснээрээ бид хүчин чадлаа нэмэгдүүлж 17, 22, 18, 23 дугаар хорооны бүхий л иргэдэд нээлттэй байдаг нь манай цэцэрлэг багтаамжийн хувьд, хүртээмжийн хувьд шийдэл байгаа гэсэн үг юм аа.